За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе 25 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. За бүгдээрээ өнөөдөр хамтдаа бодис садвын явдалд орохгүй сайхан ерөөлийг уншицгаая. Ерөөлөө эхлэхийн өмнө аврал итгэлээ уншия. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэв мүү өглөө тэргүүдээ үйлцэн байнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэв мүү өглөө тэргүүдээ үйлцэн байнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэв мүү өглөө тэргүүдээ үйлцэн байнаараа би амьтны тусад бурхан бүтэх болтугай. За монголчуудын дунд 6 ерөөл гэж хэлэгддэг ерөөлүүдийн нэг Шантидева гэгээний туйравсан бодис садвын явдалд орохын номын сүүлийн бүлэг явдалд орохын ерөөл оршвэ. Бодийн явдалд бие бээр орохыг тийм туйравсан учир алин буйнаар амтан бүхэн бодийн явдалд орох болтугай. Зүг бүхэнд бие сэтгэлийн зовлонт өвчтөн хэдий буй миний буйнаар тэд баясан амгалангийн далайг олох болтугай. Орчлонд тэд хэдий хүртэл амгалангаас хизээч үл доройтон яван явсаар үргэлж мөнхийн ханцшгүй амгаланг олох болтугай. ертөнцийн оронд олон тамууд хэдий чинээ алин буй тэд бүхэнд амтан нугууд ингчингийн амгалангаар баясах болтугай. Хүйтнэр завгч нь дулааныг олтугай бодис садвын их үүлнээс үүссэн хязгааргүй их мөрнөөр халуунаар инлэгч нь сэрүүнийг олтугай. Илдэн навчид ой шугуйнж цэнгэлдэх үзэсгэлэнд цэцэрлэг болтугай. Шалмалагийн гол модонж галбарваас модонд мэдлэх болтугай. Нугас хийгээд олон галуу ангируд болон хун тэргүүд нь яруу дуугаар чимэх болтугай. Ихэд анхлам төгөлтөрлийн хуад нуур цөөрмүүдээр тамийн газрууд нь баясал тааламжит болох болтугай. Нурмын тэр цогцсон мөн эрдний цогц болтугай. Шатмал газар нь болор суурайр хучигдах болтугай. Хураан дарагч тамийн их уулууд мөн тахилын харшид хувиран бурхадаар дүүрэх болтугай. Шатмал галт чулуу болон мисэн бороо мөндөр нь өнөөгөөс эхлэн цэцгэн хур болж хувираад харилцан нэгнээ мисээр дүүрэгчин тэд мөн өнөөгөөс эхлэн инэрлийн цэцэг шидлэх болтугай. Гал айдал гатлах аргагүй нурманд мөрөнд живэгч амьтдын мах бүгд нь гуужин унсан гундаа цэцгийн өнгөтэй ясна. Миний уйлцэн буйны хүчээр үзэсгэлэнд тэнгэрийн биеийг олоод тэнгэрийн охидтой хамт цуг амгалан тайван орших тугай. Баршгүй их ирлигийн илч хүн хэрэ тас шувууд юуны учир айн уйлднэм түнэр харанхуй бүхнээс арилан жаргалан төрөх сайн хүч нь хинийх химэн дээш харваас окторгуйн төвдөж авхаа бадарсан очирваан бурхныг үзэн хараад машид баяссан баяслын хүчээр хилэнцээс хагцсан түүнтэй хамт нөхөрлөх болтугай. Цэцгийн хурн хүжийн устай холилдон бууснаар дүрлцэн асах тамийн гал унтрахыг хараад гинт амгалангаар хансан нь юуных химэнг санахтай тамийн амьтад маний бадмаг харах болтугай. Нөхөд минь айцаа орхиод түргэн цугларцгаа бидний зүгт альны хүчээр зовлон бүхнээс хагцсан баясал туйлдаа хөрлөө. Амтан бүхнийг огоод аврагч инэрлийг төрүүлсэн бодис сэтгэлтэн идэр залуу цогн бадарсан аюулгүй болгогч манзууширт очмоо. 100 тэнгэрс оройн титмээрээ өлмийн линхуаг нь тахин уйлдэж нэгүүлслэр чийгдсэн милметийн оройд цэцэгсийн хурыг машид буулгах үзэмжит харшийн охин тэнгэрүүд аялгуут магтахыг хараач химээхэд тийм гайхамшигт манзуушрыг харан тамийн амьтад шагших болтугай. Тэр мэт миний буйнаар саманда бадраа тэргүүтээ түйтгэр үгүй бодис садвын үүлнээс амгалант бөгөөд сэрүүн анхилам өнөрт хур буухыг хараад тамийн амтан тэдгээр илхэн баясах болтугай. Адгууснууд нэг нь нэгнээ идэх аюул зовлонгоос хагцах болтугай. Муу дуутын хүмүүн мэт бэрд нугууд амгалан болж хутагт итгэл логшуарагийн мутраас урсах сүүн үргэлжлэлээр бэрд нугууд ханаж цадан угаагдаж мөнхөд жаргах болтугай. Нүдгүй сохруудын нүд нь харж дүлийн үргэлж сонсох болтугай. Махамая хатан их мэт жирэмсэн нь өвчнгүй төрөх болтугай. Нүцгэн нугууд хэргүй хувцас өлсөн нугууд идэ болон цангасан нугууд цэвэр ус амтд унд олох болтугай. Ядуус эдтэй золгох болтугай. Инлэн гаслагч нь баясах болтугай. Сэтгэл гансрагчдын сэтгэл нь ч идгэж хотол төгс хувиршгүй болтугай. Хэдий буй өвдсөн амьтад
түргэн өвчнөөсөө хагацах болтугай, амьтны өвчин нэгэн ч үлдэлгүй, мөнхөд үл гарах болтугай. Айсан нугууд нь аюулгүй болтугай, хүлэгдсэн нугуудын хүлээс тайларч, хүчгүй нугууд нь ч хүчтэй болж, сэтгэл нь харилцан садансах болтугай. Аянчин зочдын явдал бүгдэд зүг бүхэн амгалан болтугай, альны тусд явж буй хэрэг нь шамдалгүй бүтэх болтугай. Завь болон онгоцонд зорчигчдын сэтгэлд сансан нь биелэн бүтээд усны гарамд амгалан хүрээд садантайгаа хамт баясах болтугай. Замаа андуурч гаслан тэнэгчд аянчин зочидтой учран золгоод хулгай дээрэм араадны аюулгүй алжаалгүй амар зорчих болтугай. Замгүй төгшөөртэй аглаг тэргүүтэнд итгэл авралгүй нялх хөгшөд унтаж манаран машид галзуурхстыг тэнгэрүүд сахин хамгаалах болтугай. Чөлөөгүй бүхнээс гитлэх хийгээд сүсэг бэлгүүн инрэл төгөлдөр идээ явдал нь хотол чуулаад үргэлж төрлөө санах болтугай. Бүх докторгүйн сан адил төгс идлэлээр тасардаггүй болтугай, тэмцэл үгүй, хөнөөл үгүй, өөрийн эрхээр хэрэглэх болтугай. Сүр жавхаа өчүүхэн амьтад сүр жавхааг олох болтугай, бэрхийг туулагч муу дүрстэн хотол сайн дүрстэй болтугай. Хэдий буй ертөнцийн эмсүүд ямагт ир болох болтугай, доод нугууд нь дээдийг олж омгооч мөн дарах болтугай. Миний үйлдсэн буян үгээр хамаг амтан үл хоцрон хилэнц бүгдийг төвчин огоороод мөнхөд буйныг үйлддэг болтугай. Бодийн сэтгэлтэй үл хагцсан бодийн явдалд зүглэх хийгээд бурхан нугууд огоот барин шулмын үлсийг төвчих болтугай. Бодийн сэтгэлтэй үл хагцсан бодийн явдалд зүглэх хийгээд бурхан нугууд огоот барин шулмын үлсийг төвчих болтугай. Бурхан нугууд огоот барин шулмын үлсийг төвчих болтугай. Амьтан тэдгээр хамаг бүгд нь насан ч үлшгүй урт болтугай. Үргэлж амгалан амьдрах бөгөөд үхлийн дуугч бүү дурсаг галбарваас модны баясгаланд цэцэрлэгт бурхан хийгээд бурхны хөвгүүд яруугаар номыг дуурсхан дүүрсгэснээр зүг бүхэн дүүрэх болтугай, байдал бүгдэд газар суурн өргөс тэргүүтэн үгүй бөгөөд алга мэд тэгш бэндэрян зөөлөн чанартай орших болтугай. Нөхдийн байгаа хот мандалдаж олон их байд садванаар өөрийн сайнаар газрын мандлыг чимэн зохиосоор орших болтугай. Амьтан бүгдээр шувуу хийгээд мод болон гэрэл бүгдээс окторгуйгаас ч мөн номын дууг үргэлж тасралтгүй сонсох болтугай. Тэдгээр үргэлж бурхан хийгээд бурхны хөвгүүнтэй уулзрах болтугай. Хязгааргүй их тахилын үйлээр амьтны багшийг тахих болтугай. Тэнгэрэнч цагтаа хурыг буулган ургацсан хотод төгс болтугай, хаан нь номчлон уйлддаг болтугай, ертөнц бүхэнд ч түгэх болтугай. Ангаах эмүүд хүчтэй болж таринын урилга нь бүтэх болтугай, ханд болон шулам тэргүүт нь нэгүүлсэх сэтгэл төгөлтөр болтугай. Аль нь ч амьтан зовлонд бололгүй, аюул болон доромжлолгүй болж сэтгэл нь амгалангүй бүү болог. Хийд орнууд судлан уншиж, уншлаган дэлгэрсээр сайтар орштугай, хуварг нь үргэлж эвтэй бөгөөд хуваргын хэрэгэнч бүтэх болтугай. Суртгаал хүсэгч аяг тахимдлагууд аглаг орныг ч олох болтугай, алгасрал бүхнийг төвчин огоороод сэтгэлээ уйланд болгон бясалгадтугай. Гэлэн маа нугууд олц төгөлдөр тэмцэл хорлолыг төвчих болтугай, тэрчлэн машид гарсан бүгд сахилан дороотох үгүй болтугай. Сахил цалгайрснаар сэтгэл нь уусаад үргэлж хилэнцээ барах болтугай, сайн заяагч олоод тэндээ дүр ёсон ч дороотдоггүй болтугай. Мэргэн нугууд нь ч хүндлэл болон бимбад идээгч олох болтугай, үндэс нь огоот ариусах бөгөөд зүг бүхэнд алдарших болтугай. Муу заяаны зовлон гамсалгүй бэрхийг идэлн туулагч үгүй тэнгэрээс үлэмж үзэсгэлэнт биеэр бурхныг тэд түргэн олтугай. Хамаг амьтад олон удаа хамаг бурхныг дахин уйлдэж бурхны сэтгэшгүй их амгалангаар үргэлж амгалан төгөлдөр болтугай. Бод садва нугуудын таалалдаа таалсан амьтны тус нь бүтэх болтугай, итгэл бээр алин таалсан нь амьтдад мөн учрах болтугай. Тэрчлэн өөрөө гэгэрэгчд болон шарвааг нугуудаж амгалан болтугай, манзуу ширийн зарлиг ачлалаар бийж баясгаланд газрыг олох хүртэлээ үргэлж төрлөө санах хийгээд машид гарахыг олох болтугай.
Муухан идээ төдийхнөрч би жавхаа төгөлдөр амьдрах болтугай төрөл бүхэнд аглаг орон хотол төгсийг олох болтугай. Аль нь цагт харахыг хүсэн эсвэл өчүүхэн асуухыг хүссэн ч зөөлөн эгшигт итгэл түүнийг саадгүй мөн харах болтугай. 10 зүгийн огторгуйд тулсан амтан бүхний тусыг бүтээхээр ямар мэт явдлыг манзуушир зохиосон миний явдал ч тийм болтугай. Хэдийг хүртэл огторгуй орших, төдийг хүртэл амтан оршин, тэр хүртэл би оршоод амтны зовлонг арилгах болтугай. Амтны зовлон алин юунч надад бүгд боловсрох болтугай, бодисатва хувиргын мөн чанараар амтан амгаланг эдлэх болтугай, амтны зовлонг гагц ангаах амгалан бүгдийн гарах орон олц хийгээд хүндлэлсэлтээр шашин өнөд орших болтугай. Альны ачаар буйны оюун надад гарсан манзууширт мөрөгмөө, альны ачаар би дэгдсэн буйны садандаач би мөрөгмөө. Бодисадвын явдалд орохуйгаас зориулах хэмээх нэрт 10 дугаар бүлэг болоо. Энэхүү сайхан номыг орчуулсан багш хэргийн тухайд Эрдэнэ гүн Цамбил танаа маш их талархлаа. За номыг сонссон та бүхэн минь бодисадвын явдалд орох болтугай гэж сайхан өрөөлийг өргөё. За оройг сайхан өнгөрүүлээрэ баяртай.